Сайн байцгаана уу телевиз үзэгчдээ. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Онцгой байдлын ерхий газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хамтран жил болгон газар хөдлөлтийн аюулгүй байдлын асуудлаар хүүхд багцуулалтаа зориулсан телевизийн цуврал хичээл зохион байгуулж явуулж байгаа. 3 сарын 29-ний өдөр газар хөдлөлтийн аюулаар ажиллах зарлан мэдээллийн тохиогоор ажиллах дадлаг сургуулийг зохион байгуулж явуулна. Энэхүү дадлаг сургуульд иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Ингээд өнөөдрийн манай телевизийн хичээлд Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчид оролцож байгааг танилцуулахад таатай байна. За тэгэхээр багш нь хичээлээ эхлэхээс өмнө газар хөдлөлтийн гамшигын хор хөнөөлийн талаар хэдэн зураг үзүүлье. За дээр нь бас газар хөдлөлтийн аюулын талаар бичлэг үзүүлье. За та бүхэн сая газар хөдлөлтийн гамшигын талаарх зураг үзүүллээ. За энэхүү зургийг хараад манай хүүхд багш бол юу бодогдож байна? За тэнд маш аимшигтай элэг интермээр амар зүйл юм баярлалаа. За багш нь тэмдэглээд гээ. За ямар ч байсан аимшигтай байдал харагдаж байна тийм ээ? За өөр нэмэх хүүхд байна уу? Зовлон шанал. За зовлон шанал. За өөр юу бодогдож байна? Нэм хүүхд байна уу? За. Газар хөдлөлтийн хор өнөөл. Хор өнөөл. Ямар хуу хор өнөөл харагдаж байна? Байшин барилга нуурж. Хүний байшин барилга нуурсан байна тийм ээ? Байшин нуурах. За ийм зүйл хүүхдэд харагдаж байна. Газар хөдлөлтөөс олж хүн үхэж За хүн үхсэн байна тийм ээ? Амир сэтгэц зүйл харагдаж байна тийм ээ? За өөр нэмэх зүйл юу байна? Хүмүүсийн яг зовлон шанал дээр илт харагдаж байна. За зовлон шанал тийм ээ. За газар хөдлөлт болохоор нэгдүгээр хүний амь эрсдэх юм байна тийм ээ. За дараа нь эрүүл мэндээр хохирч болох юм байна. За байшин барилга яасан байна? За байшин нурж болох юм тийм ээ. Байшин нурна. Газар хөдлөлтийн гамшигын үед бол ихэвчлэн гал гардаг. Сая гал гарч ирсэн зургийг та бүхэн харсан тийм ээ. Хүүхдүүдээ гал гарч ирсэн. Газар хөдлөлтөө гэрэл цахилгаан шон унчих юм бол гэрэл яах вэ? Тасарна. За гэрэл тасрах байж болох юм. Гэх мэтчлэнгийн ийм зүйл бол газар хөдлөлт болохоор тохиолддог байна. Хамгийн ноцтой зүйл нь хүний амь яах вэ? Хүний амь эрсдэх, эрүүл мэндээр хохирох ийм зүйл тохиолддог. Одоо ингээд хичээл орж явахад газар хөдлөлтийн чичирхээлэл болвол хүүхэд багч бол та бүхэн яах ёстой вэ? Ширээн доороо. За ширээн доогуур орох нь тийм ээ. За маш зөв. Ширээн доогуур орно. Ширээн доогуур орно гэдэг маань ямар нэгэн байдлаар тэр дээрээс унж байгаа тэр зүйлээс бид нар яаж байна? Хамгаалж байна. За ширээн доогуур газар хөдлөлт болсон үед аюулгүй байдлаа хангах ширээн доогуур орохын тулд нэг 3 асуудал дээр эхлээд бид нар төвлөрөх ёстой байдаг. За тэр 3 асуудал маань энэ самбар дээр харагдж байна. Суу, нуугд, хүлээ. За тийм байна. Суу, нуугд, хүлээ гэсэн энэ зүйлийг газар хөдлөлтийн одоо чичирхийл болж байгаа үед нэн төрөнд анхаарч авах нь гэдэг нь бол хамгийн чухал байх нэ. За ингээ багш нь та бүхэнд газар хөдлөлтийн чичирхийл боллоо гэсэн ийм дохио өгнө. Тэгээ бүгдээрээ саяныхаа зарчмын дагуу суу, нуугд, хүлээ гэдэг энэ дадлаг сургуулийг хийж үзье. За анхаарч байгаарай хүүхдүүдээ. За газар хөдлөлтийн чичирхийл боллоо. За ингээд бүгдээрээ ширээн доогуур орох тийм ээ? Өөрийнхөө аюулгүй байдлыг хангаад энэ ширээн доогуур орох ёстой. За ингээд ширээн доогуур байж байхдаа газар хөдлөлтийн чичирхэл дуустал эндээс ширээнийхээ хөлнөөс барьчаад бид нар хүлээх нь байна. За ер нь бол дунджаар 20-оос 40 секундын хугацаатай газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж байгаа. Гэсэн хэдий ч сүүлийн үед бол 1 минут, 2 минут, 3 минутын хугацаатай газар хөдлөлтийн чичирхийлэл болж байгаа гэдгийг хүүхд багч бол та бүхэн сайн анхаарах хэрэгтэй. За ингээд чичирхийлэл дууссаны дараа бүгдээрээ ширээнийхээ ардаас босох ёстой юм аа. За ингээд бүгдээр чичирхийлэл дууслаа. За ингэж ширээн доогуур орж өөрсдийнхөө амь насыг, эрүүл мэндийг ингэж хамгаалах нь их чухал байдаг. За ингээд чичирхийлэл дууссаны дараа бүгдээр босч ирчээд баруун гар талынхаа зарчим буюу баруун гар талаа бариад
сургуулаасаа, анги танхимаасаа гадагшаа гарнаа гэдэг ийм зарчмаар ажиллаж байгаа гэдэг манай хүүхд багчууд бүгд мэдж байгаа тийм ээ. Ингээд одоо сургуулаасаа гадаа гараад өндөр барилгаас хол за дээрээс юм унчихаагүй газар очиж бүгдөө яах нь вэ? Цугларна тийм ээ. Цуглах ёстой. Хичээл дарсны дараа та нар хайчдаг үлээ? За гэртээ харин орон сууцнд байж болно. За машин техник дотор аав ээжтэйгээ явж яаж болно тийм ээ. За дэлгүүр үзүр үйлчлэгээний газар байж болно. За өндөр барилгын хажууд яах вэ? Зогсож явж болно тийм ээ. Гэх мэтлэнгийн энэ байгаа газараас шалтгаалж иргэн хүн өөрийн аюулгүй байдлаа хангадаг юм а гэдгийг хүүхд багчвал та бүхэн сайн ойлгох хэрэгтэй. Газар хөдлөлтийн аюулгүй байдлыг хангахад хүүхд багчвал их зөв дарааллаар зөв ойлгож тэр зөв мэдээллийг өөрсөндөө суулгаж авах нь их чухал байгаа. За тэгэхээр багшны самбарыг ингээд 3 хуваач. Ингээд 3 хуваалаа. Газар хөдлөлт болохоос өмнө, газар хөдлөлт болж байгаа үед, тийм ээ? Газар хөдлөлт болсны дараа гэсэн ийм системээр сайн ойлгох нь их чухал байдаг. За нэгдүгээрт газар хөдлөлт болохоос өмнө бэлэн байдлаа хангахын тулд юун дээр их чухал анхаарлаа хандуулах ёстой юм бэ гэхээр аюулгүй цэг гэж байгаа. Аюулгүй цэг гэж. За энэ цэг бол байна шүү дээ хүүхдүүд ээ. Энэ цэг бол сургууль дээр гэр орондоо орон сууцндаа энэ аюулгүй цэг гэдгийг урьдчилаад эцэг эхчүүд хүүхд багчвал та бүхэн тогтоох хэрэгтэй. За энэ аюулгүй цэгт юу байж болох юм бэ гэхээр даацын хаан байж болно. Даацын баг нь байж болно. Даацын хаан, даацын баг нь гэж нэрлээд байгаа нь харьцангуй бат бөх. Зарим талаараа коридорын хэсэг бол бас харьцангуй аюул багтай хэсэг юм байна. Яагаад коридорын хэсгийг авч үзээд байна гэхээр зарим айлын коридор юм нарийнхан байдаг тийм ээ хүүхдүүд ээ. Ийм нарийнхан байдаг. Тэгэхээр газар хөдлөлтийн чичирхэл болохоор за энэ хаана ийш ингээд чичирхэлдээс болон нурлаа гэд бодоход энэ лүгөө ингээд тулаад ямар нэгэн байдлаар энд юу үүсэж байна? Зай үүсэж байгаа үү? Зай үүсэж байгаа. Ийм зай үүсэх боломжтой тэр газруудыг аюулгүй цэг гэж нэрлэдэг байгаа. Аюулгүй цэг. Ийм л аюулгүй цэг биднэрт нэн төрөний чухал шаардлагатай. За жишээлбэл дахиад нэг жишээ ярив. Ингээд ор байж гин тийм ээ хүүхдүүд ээ. Газар хөдлөлтийн чичирхэл болохоор хүүхдээ яах ёстой вэ? Орны хажууд очиод энэ дээрээд ингээд хамаг бие шахаад орлогоо шахаад ингээд наалдаар зогсчихыг хэлж байгаа. Орон дээр. Тэгэхээр дээрээс унсж байгаа юм яах вэ? Энэ дээр тэгнээд ямар нэгэн байд энд юу гаргаж байна? Зай гаргаж өгч байгаа. Тэгэхгүйгээр бүх зүйл ингээд дээрээс ингээд давхарлаад ингээд нэц ингээд дараад унчвал яаж вэ? Энэ завсар амьд үлдэх ямар байна? Боломж байна уу? Байхгүй байгаас энэ дотор байгаа зүйлүүд бүгдийг ингээд дээрээс нь дарчих гээд байгаа. Хүүхд багчвал та нар хичээлийнхаа дараа сургууль дээр очиод сургууль ангийнхаа багшаас, сургуулийнхаа захирлаас манай сургуулийн аюулгүй цэг гэж яг хаана байдг юм бэ гэдгийг анги танхим дотроо хүртэл олж мэдчих шаардлагатай. Тэр аюулгүй цэгтэй бид нар очиж саяных шигэ орж амнасаа хамгаалах нь хамгийн чухал байдаг. За дараагийн зүйл бичиг баримтаа нэг дор хадгалах. Бичиг баримт хамт байх хэрэгтэй. За ингээ газар хөдлөлтийн чичирхэл болоо бүгдээрээ байшин барилгаас гадагшаа гарна. Тэгээ байшин барилгадаа ингээд шуурхаа буцаад ордгүй шүү дээ. Тэр чинь дахиад давтан хөдөлтгөө болдог. Тэгээ бүгдээрээ гэр бүлийн гишүүд гэр бүлээрээ аав ээжтэйгээ ах дүүтэйгээ нүүлгэн шилжүүлэх байранд очиход гэр бүлийн хүмүүсийн бичиг баримт их шаардлагатай биднэрт хийх хэрэг болдог. Тэнгэдэг хүмүүс хэдүүлээ байдгийн хэдэн амьд гараад руу хэдэн үлдчихүүгээд энэ бүртгэл тооцоо хийхэд бичиг баримт их чухал. За дараагийн зүйл хүүхдүүд ээ. За ер нь бол болж игэл 3 хоногоос дээш хоол хүнстэй байх хэрэгтэй гэр орондоо. Тэгэхээр ус суу хэрэгтэй байдаг, удаан мууддаг, одоо хоол хүнсний зүйл жишээлбэл одоо шоколад гэдэг ч юм уу. Ийм зүйлийг гэр орондоо нөөцлөөд нэг 3 хоногоос дээш хоол хүнсний нөөцтэй байл энэ шаардлагатай байгаа. За дараагийн зүйл гэр орондоо энэ аюулгүй цэгтээ очих дадлаг сургуулийг байн хийж явах хэрэгтэй. Хэрвээ одоо UB Palace-д ингээд том концерт үзээд сургуулаар үзэж яхад газар хөдлөлтийн чичирхэл болвол яах вэ? Шууд сандал дээрээс сууж байгаа газараасаа доошоогоо бүхийгээ толгоогоо хамгаалаад доошоо сууна гэсэн үг. Түүнээс чичирхэл болж байгаа гарах гад тэр хаалга руу гүйж яах вэ? Болохгүй. За ийм зүйл байгаа. За дараагийн зүйл. Эд хогшлыг яах вэ? Бэхлэн. Гэр орондоо очисон чинь танаа хувцсны шкаф ингээд таазандаа хүрэхгүй байя гэж бодъё.
аав ээжтэй хэлээд энэ хувцсныхаа шкафын дээгүүр байна шүү дээ. Хатуу картонын хайрцаг байдаг тийм ээ. Энэ хайрцгийг хувцсныхаа шкафын дээдлэл дээр таац хоёрын дундуур ингээд чихэд оруулцдаг. Чихэд орчихно. Ингээд чихэд оруулчихлаа ингээд зууралт надад тийм ээ. Ингээд зууралцсан зүйл чинь газар хөдлөлтийн чичирхийл болохлоо энд шууд ингээд яг уу унахгүй яг зөв. Шууд унд ингээд зууралдаад ингээд чичрээд байдаг. Ийм одоо амьдралын жишээ байдгийг. Ийм зүйл дээр та бүхэн эд огшлоо бэхлэх тал дээр анхаарах хэрэгтэй шүү хүүхдүүдээ. За одоо дараагийнх нь газар хөдлөлтийн үед. Газар хөдлөлтийн үед. Түрүүн бид нар дадлаг сургууль хийж үтсэн тийм ээ. За газар хөдлөлт болсон үед яах ёстой вэ? Ширээ дороо. Тэ суу, нуугд хүлээ гэдэг зарчмыг баримтлаад аюулгүй цэгтээ хүлээх нь байна. За хоёр хувилбар байгаа хүүхдүүдээ. За нэг бол байшин яах вэ? За байшин нэг нурахныг хувилбар байна. Нөгөөх нь байшин яах вэ? Нурахгүй тийм ээ. Байшин нурахгүй гэсэн юм хувилбар байгаа. Нуранган дор орчих юм бол мэдээж аюулгүй цэгтээ очиод дээрээс юм нураад нуранган дор дарагдчихлаа тийм ээ. Гадагшаа гарах боломжгүй болсон үед яах ёстой юм бэ гэвэл нэгдүгээр та бүхэн хүүхд багчууд, эцэг эхчүүд айхгүй, сандрахгүй маш тайван байх хэрэгтэй. За энэ ширээ одоо ингээд дарагдаад хажуу тийшээ энэ төр болцсон байж болно. Тэгвэл би амьд үлдсэн байж тээ. Тэгээд амьд үлдсэн би ширээн дээр байж байхдаа өөрийнхөө би бэртчүү, гэмтчүү гэдгийг ингээд шалгаад үзчих хэрэгтэй. Гар хөл хугарч уу, энэ тэнд цус алдаж яах нүгүй гэдгээ өөрийгөө яг шалгаж үзэх нь. За шалгах байгаа. За ингээд шалгаад үзчихнэ. Хэрвээ цус алдаж байвал яах вэ? Өөртөө анхны тусламж үзүүлэх ажил арга хэмжээг авах шаардлагатай. Энэ чиглэлээр эрүүл мэндийн анхны тусламж хичээллийг бол сургуулийн ерхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зааж байгаа байх. Гар нь ясн угарсан байх юм бол яг ямар ч ясныг чиглүүлээд боон гэдэг ч юм ийм зүйлийг хүүхдүүд нь мэдчих хэрэгтэй. Тэгээд нуранган дор 50 байна. За ингээд аврагч нарыг ирж аврахтал нь хүртэл бас хүлээн. За мөн өөрөө тэр доор байж захта нуранган доор байж захта хэрвээ хажуу талд ингээд хүн яваад аврагч нар ирж хайж байгаа юм бол дуу чимээ гаргаж өгнө. Ингээд аврагч нартай яг мэддэгдэх тийм юмыг мэддэгднэ. Мэддэгдэх. Ийм зүйлийг хийгээд нуранган дороо байж хана. За байшин нураагүй тохиолдолд яах ёстой вэ? Ширээн давгуур орчлоо, чичиргээл дууслаа. Одоо яах вэ? Баруун гарын дүрмээ бариад гадагшаа гарна тийм ээ. Сургуулаасаа гадагшаа байшингаасаа яах нь вэ? Гарахна гэсэн. За гарахтаа дөрвөн зүйл дээр анхаарах шүү хүүхдүүдээ. Гарахтаа дөрвөн зүйл дээр. За нэгдүгээрт түлхэхгүй. За ингээ бөөндөр ингээ та нар ингээ баруун гараар гаж урд явж байгаа хүүхдээ ингээ түлхээд яах вэ? Түлхэж болохгүй. Түлхсэн хүүхдээ яах вэ? Оочно. Бүгд ингээ явж болохгүй нэ шүү дээ. Саад үүсгэн тийм ээ. За дараагийнх нь ярихгүй. За ингээ бүгдээрээ ингээ баруун гар талынхаа дөрмийг багшийнхаа ардаас ингээ гадагшаа гараад явж яадаг. Яад ингээл юм яриад тийм орд тийм байна энэ төр гэл. Ингэж ярээс ярьж болохгүй нэ. Чив чимээгүй ингээ тэнцээ айц сүзтэй ноцтой хор хөнөөлтөй зүйл болцсон учраас ярихгүй гарах нь. За дараагийнх нь гүүхгүй хүүхдүүдээ. Тэнд бас явж байгаа хүмүүстэй саад бэрхшээл учруулж болно. Гүүж яваад өөрөө бас халтраа дуунж болно тийм ээ. За ийм зүйл байгаа. Дараа нь хүүхдүүдээ буцахгүй шүү. Бүгдээрээ нэг чиглэлд хараад явжсэн. Өөрөө ингэ явжсэн. Гинт буцаад нөгөө хүүхдүүдтэй саад болоод сөрөөд явна гэж байхгүй. Яг энэ зарчмыг түлхэж болохгүй, ярьж болохгүй, гүүж болохгүй, буцахгүй гэдэг дөрвөн зарчмаа бариад аюулгүй цэгт очиод бүгдээрээ зогсох нь байна шүү. За тэгээд очиод зогсохдоо аль болох аюулгүй дээрээс юм унахгүй ийм газрыг сонгож бүгдээрээ очих ёстой шүү. За ийм байгаа. За газар хөдлөлтийн дараа одоо яах ёстой бэ гэхээр мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагнаа хүүхдүүдээ. Зөвлөмж. За мэргэжлийн байгууллага гэдэгт нь онцгой байдлын байгууллагын албаагч бий байж болно. Хорооны засаг дарга байж болно. За тэгээд сургуулийн захирал байж болно. Энэ хүмүүс та бүхэнд яах вэ? Зөвлөмж өгнө. Аюулгүй цэгт очичоод би гэртээ хайрлаа гэд гүгөөд явчих болохгүй шүү хүүхдүүдээ. Заавал тэр сургууль дээрээ тэр сургуулийнхаа захирлынхаа удирдлагын дор тэндээ байна. Энэ бол бүр олон улсын тавигдж байгаа шаардлага. За том ангийн хүүхдүүд бол бага ангийнхаа хүүхдүүдэд яах вэ гэхээр тусламж үзүүлнэ. Хүүхдүүд айцсан байж болно, уйлж байж болно, бэртэж гэмтсэн байж болно, гар хөл нь хугарсан байж болно. Тэр хүүхдүүд том ангийн хүүхдүүд нь тусламж үзүүлнэ. За дараа нь хүүхдүүд байшин барилга нураад энэ газар хөдлөлтийн том аюул тохиолдож байгаад онцгой байдлын байгууллагын аврагч нар нь ах нар нь тэр болгонд тэр
байшин болгон дээр хүрэлцэн ирж чадахгүй шүү. Яг уу гэхээр иргэн хүн өөртөө тусламж үзүүлнэ, өөрөө л тусламж үзүүлнэ, хажууд байгаа хүнтэй тусламж үзүүлдэг юм байна. Тийм учраас та бүхэн том ангийн хүүхдүүд бол аврах ажиллагааг зохион байгуулж явуулнаа. Аварна. Манай сургуулийн барилгын тал нь нурцсан байя гэж бодоход тэр тал доор нь дарагдсан хүүхдүүдийг аврахын тулд том ангийн хүүхдүүд яах нь вэ? Аврах ажлыг очиж хийж гаргаж ирнэ гэдэг ч юм уу, ийм зүйлийг хийх ёстой. За ингээд үйл ажиллагаа хяналтанд орсны дараа та бүхэн эцэг эхтэйгээ холбогдох, эцэг эхтэйгээ уулзах юмыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулж явуулнаа. Ийм учиртай. За одоо дараагийнхаа 2 дугаар хичээлийн 2 дугаар хэсэг рүү бүгдээрээ оръё. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэлтэй холбогдуулаад үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өрх гэр бүрт байх 15 нэр төрлийн эд зүйлсийн жагсаалтыг гаргасан юм. За тэр 15-аас дээш ч байж болно. За би захаас нь хүүхдүүдэд ингээд яриад өгье. За энэ дотор юу байна вэ гэхээр хүүхдүүдэд за гарч идэм байна. За нуранган доор орчоод шүдэн зөрөөс ашиглаж болохгүй. Гал гаргаж болохгүй. Тэнд газ алдагдсан, хий алдагдсан хиймэ хорт байдсан төр байж их тохиолдол гардаг. Тэрнтэй холбогдох галын аюулгүй байдлаас ахиуднаас гарч идэнг ашиглана. Ингээ гарч идэнгээ дохио өгөх нь шүү дээ хүүхдүүд дараа. Гарч идэ. Хэрвээ аврагч нар явж явах бол тэр нуранган дор ойж ихтэй ингээ гэрэл өгөөд байж хана. За энд скотч хадгалсан байна. Энэ скотч ямар учиртай юм бэ гэхээр хүүхдүүдээ скотч ямар учиртай юм гэхээр за бидний энд байгаа зүйл дотор ингээ жижигхэн цагаан цаас байж байгаа. Аав ээжээсээ ингээ хол зөрчих юм бол гэрийн хажууд цагаан цаасан дээр ингээ биччихнэ. Аав ээжтэй. За би бол дахинд очлоо гэд. Ингээ бичээд очих гэж бичээд ингэж биччихэд аав ээжээс төөрцөн тохиолдол бай гэж бодъё дөө бүгдээрээ тийм ээ. Орон гэртээ байхад. Тэгээ барилгын хаан дээр яах вэ гэхээр энэ скотч ашиглаад барилгын хаан дээр ингээ бичээд наагаад явуулдаг юм. Аав ээж нь төөрцөн байж байгаад ирж хараад өө миний охин, миний хүү бол дахинд очих гээд ингээ явсан байж тээ гэдэг энэ баримжааг авахд энэ их чухал хэрэгцээ гэдэг. Өнөөдөр та бүхний ширээн дээр багш нь тавьсан байж байгаа. За энэ шүгэл. За бүгдээр шүглээ задлаа. За ингэ задлаад. За энэ шүглийг нийслэлийн онцгой байдлын газараас хүүхд багчвал та бүхэндээ өгж байгаа. За энэ шүглийн зориулт ямар учиртай юм бэ гэхээр хүүхдүүдээ нөгөө түрүүн багш нь яриад байгаа шүү дээ. Байшин барилга нуурцсан тэр доор дарагдсан байх үед аврагч нь ирж хайж явах үед чимээ гаргаж өгнө. Шүглээ яах вэ? Үлээ. За та нар нэг үлээгээд үз. Аврагч нартай мэдгэж जैन гэдэг. За ингээд яах вэ? Мэдэгдэх нь вэ шүү дээ. За тэрнээс гадна онцгой байдлын байгууллагын зүгээс хүүхд багчвал та нарт анхаарат ер нь хүүхдүүдээ хичээл тараад явж яадаг энэ тэнд явж явахад ер нь хүүхдийн одоо гэнт халдлагаас өөрийнхөө аюулгүй байдлыг хангахад шүгэл их хэрэгтэй. Хэн нэг хүн танихгүй хүн яриад одоо бариад авах юм бол яах вэ? Шүглээ үлээгээд нөгөө хүнийг чочирдлно. Эхлээ бүр одоо нэг чочирдоод ингээ хүн гэнт шүглүүлэх хүн чочирдоод та нарыг арай бариад авах гэжсэн бол хэсэг хугацаа сааддаг. Энэ хооронд бүгдээр яах вэ? Өстой л зүгтаагаад явчих штэ. Тэрнтэй холбогдуулаад хүртэл энэ шүгэл их хэрэгтэй байгаа. За дараагийн зүйл. Ингээд ойр зүрийн хэрэглээний хоол хүнс байж байгаа. За ус байж байгаа тийм ээ. Хоол хүнс, ус байж байгаа, дулаан хувцас байж байгаа, араадуу байж байгаа. Араадуу маш их чухал хэрэгтэй байдаг хүүхдүүдэд. Ямар учиртай юм бэ гэхээр араадуу энэ үүрэн телефоны утаснууд байна шүү дээ. Гар утас гэж бидний нэрлэдэг. Энэ үүрэн телефоны станцууд чи бүгд нураад ингээд холбоо тасарчдаг юм тохиолдол маш их гардаг. Ерөөсөө одоо газар хөдлөлт гэдэг маш хор хөнөөлттэй зүйл гэдгийг хүүхдүүдэд сайн ойлгож аваарай. Энэ бол тоглоом биш. Тэр үед бол яах вэ гэхээр онцгой байдлын байгууллагаас засгийн газраас төр засгаас яах вэ гэхээр араадуугаар дамжуулаад та бүхэнд мэдээлэл дамжуулна. За хүмүүсээ одоо ингээд нүүлгэн шилжүүлж байгаа шүү. Сонгон хайрхын дүүргийн тэдгээр хорооныхон тийм газар л нүгөө шилжээд явж байгаа шүү. Тийм юм байна гэдэг энэ мэдээллүүдийг яг араадуугаар бид нар дамжуулна. Ийм учиртай. За байшин барилга нураад бид нар ингээд төр шилжих байранд очсон байж хахад ариун цэвэр гэдэг зүйл маш их шаардлагатай чухал байж идэг. Ариун цэвэр. Тэгэхэд энэ байшин нурчглаар чи энэ дотор байгаа ариун цэвэр өрөөнүүд яг нурах уу? Нурна штэ. За тийм үед төр шилжих байранд очсон үедээ энэ бол бус улсорнд бас ингээд хийж үзээд байгаа нэг юм туршлага байгаа. Төр хугацааны суултур. Ингээд энэ дотор суултур одоо ариун цэврээс агчхаад ингээд дотроо гэлгууруудтай уучраас ингээд тэр гэлгууруудыг боогоод гадагш нь аваачаад тэр хогийн цэг дээр ч гэдэг өөр газар аваачих ийм боломж бүрдэж байгаа. За дараагийн зүйл багш нь тайлбарч хэлэх гэж байгаа зүйл.
цаас ашиглаж яаж аяг хийж болох уу? Яаж одоо бөөнөрөө нэг дор очсон байхад цаанаас нь та бүхэн зориулаад халуун цайч гэдэг юм ус тараагадаг, цай тараадаг тэрийг хийж авах ямар боломж байна вэ гэдгийг бүгдээ хийж үзцгээе. За сонингууд аваараа хүүхдүүд. Та бүхний ширээн дээр нэг сонин байгаа. За ингээд сонингоо барьчих. За сонингоо бариараа хүүхдүүд. За ингээд нэг үзүүрийг ингээд нуглыг дотгошно. Ингээд барихлаар ямар дүрс үүсэж байна? Гурвалжингийнхаа нэг үзүүрийг яг харагдж байгаа гурвалжингийн эсрэг талын яг голд нь нэг үзүүрийн авчираад нуглаах. Ингээд хараа. Сайн хараа багшиг хараа. Ингэж авчираа яг энэ үзүүрийн энэ гол дээр нь авчираа нугалчих. За ингээд нугалчлаа. Нугалчих бүгдээрээ. За одоо тэгвэл буцаагаад энэ үзүүрээ яг энэ дээр нь давцуулаад, ирмэгийн давцуулаад нуглаараа буцаагаад ингээд. Буцаагаад ирмэгийн давцуулаад нуглаараа. За ингээд болж гэнэ үү? Ингээд дээрэс нь харахаар энэ сонин мөр хоёр тийш нуглахаар байгаад. За ингээд хүүхдүүд хоёр тийш нуглаараа ингээд сонингоо. Бүгдээрээ ингээд хоёр тийш нугал. За сайн байна. Нугалчлаа. Нугалснаа ингээд онгоолгоорой. Бүгдээрээ. За ингээд онгоолгочлаа. За ингээд харахаар нэг тийм жижиг сав хэлбэртэй харагдаж байгаа үз. Та нарын хажууд нэг хүнсний гэлгэр уут байна уу? Байна. За уутаа онгоолгоорой хүүхдүүдээ. За уутаа онгоолго. Ингээд доторхыг нь онгоолгоорой. За тэгээд дотгош нь аягруугаа ингээд дотгош нь цэвэр уутаа ингээд хийгээрэй. Хүн болгоо. За ингээд дотгош нь хийгээд ингэчээ. Энэ гэлгэр уут ингээд давхар хийдэг нь яаж байгаа хүүхдүүдээ? Саниг норохгүй тул. За зөв. Ус ихэхлээр сонин норохгүй нэ тийм ээ? За бүгдээрээ ус игээд үзье. Гэлгэр ууттай шинэ уут учраас бүгдээрээ за нэг жоохон ус игээд үзээрэй хүүхдүүдээ. Гэлгэр уутмаар өөрөө дотроо цэвэрхэн учраас бид нар яаж болох вэ? Ууж болно. За тэгээ бүгдээрээ ингээд түр шилжээд очсон үед цаанаас нь ингээд халуун шөлтөө хоол тараадаг юм бол цаас ашиглаад юу хийж болох нь вэ? Аяг хийж болох нь. Тэгэхээр аягтай бол хоолтой гэдэг шиг бүгд нар хоол идэх боломж нь бүрдэж штэ. Дараагийн зүйлийг би бас дахид тайлбарлаж өгье. Миний найз нөхөд бэртчихсэн. Ингээд одоо гарнаас нь цус гараад байж гэж бодъё. Тийм учраас бохир оруулахгүй тул яах вэ гэхээр дараагийн шинэ гэлгэруудаа ашиглаад нөгөө шархтсан найз нөхдөдөө тусламж үзүүлэхдээ ингээд яах вэ? Цэвэрлж болно. Нэгдүгээр би тэр найзтай алдаахгүй. Хоёрдугаар тэр найзмаар бас надад бохир алдаахгүй тул энэ гэлгэруудыг ингэж ашиглаж болж байгаа. За дараагийн зүйлийг ярина багш нь бас. Олон сонинг барьж байгаа хүүхдүүдэд ингээд нуглая. Ингээд олон сонинг ингээд нуглахлаар энэ сонин ямар болж байна? Хатуу болж байгаа үз. За тойр гараад ирдэ. За багш ингэж зогсоо. Багшийн хажуудал зогсож. За ингээд хатуу болцсон байна тийм ээ. За чи энэ сонинг барьж байгаарай. Ингээд ангийнхаа хүүхдүүд рүү харна шүү. Энэ сонинг барьж байгаа. За болоогүй. Би дараагийнх нь үзүүлээдгий. Олон сонин барьдгийн учир нь дараагийнх нь үзүүлээдгий. За дахиад ингээд энэ сонингоо ингээд нуглая. За чи нэг барьдаа ямар хуу болсон бэ? Чи бүр нуглах гээд үсттэй. Хэцүү байгааз, аяг хэцүү байгааз. За ийм хатуу болчихсон. За ингээд барай байж байгаарай. За тойр гараад. За дараагийн ийм тор хүүхдүүдээ том тор байна шүү дээ тийм ээ. Энэ торыг би ингэж барьж хагаад ингээд үзье. Тасрах нь уу? Хүүхдүүд дараа. Нийлэг тор ингээд тасрахгүй. За энэ хүүхд маань гүүж явж байгаад халтраад унтчаад гараа хавгалчихжээ гэж бодъё. За юу. Цус алдаад байна гэж бодоход ямар ч хэсэг уутаар яг цусыг тогтоож болж байна тийм ээ. Цус алдуулахгүй боож болж байна, тогтоож болж байна. Би энэ дээр туслах нь шиг хүүхдүүд хоорондоо. За энэ манай найзын гар хугарсан байна тийм ээ. За түрүүний нэг хатуу болсон цаас биш үү? Тэр цаасаа за ингээд чи доотлолт нь барь. Аа. За чи хүрээ дээр. Энэ талаар нэрээд нөгөөдхийн дээдлэлт нь ингээд чиглүүлээ ингээд барьчих ингээд. Ингээ хатуу барьчих хүүхдүүдэд жоо ингэж харуул ангийнхандаа. Ингээ хатуу барьчихж байгааз ингээдлэр нөгөө санжигнаад байсан хугарчихсан ясыг ингээд нэг чиглүүлээ барьчихжээ гэсэн үг. За ингээ барьчаад за чи ихлэд энийгээр нь уятах. Аа зөв уй. Аа ингээ чангах шиг уяараа. За ингээ багш нь уйчлаа. За ингээд уйчаад энэ гарыг доош нь хайчих болох уу? Гар бол яг ийм төвшөнд байх шаардлагатай байна тийм ээ. Тэгэхээр ийм төвшөнд байхын тулд яах вэ гэхээр ингээд гэлгэрүүтэй онгоолгын хүүхдүүдэд заа юу. Тэгээд энэ бариултаа талаас нь гэлгэрүүтэй ингээд задлчих.
Ингээд задлаад ёроолын хүртэл ингээд задлчаарай. Ёроолын хүртэл. За дахиад нөгөө талын бас нөгөө талын ингэж барьж жагаад хүүхдүүдээ ингээд задлчих. Ингээд. За ингээд задлчихлаар нэг юм саграх шиг юм өсөж байгаа үз. Ингээд тасрахгүй. Ингээд саграх шиг юм өсөж байгаа. Одоо нөгөө гараа яахаа өгөхлөө бүгдээрээ энэ дүүн оруулаад дээгүүр нь давуулаад ингээд яаж вэ? Сойлт хийгээд тогтоож болж байгаа үз. Гэх мэтлэнгээ. За сууцгаа хүүхдүүд баярлалаа. За дараагийн зүйл. Чи гараад ир дээ. Сонинг бид нар шатааж ашигладаг тийм ээ. За тэрнээс гадна сонин ийм зориулттай байж болоораа. Сонинг ингэж базаад нэгэн хувцастай явж байгаа үед дараад байх юм бол сонинг базаад дараад байх юм бол хувцсныхаа дотор ингэ хийдэг. За ингэ хийгээд байдаг. Ингээд хийчихээ энэ хувцс нь ямар болж байна? Зузаан болж байгаа үз. Зузаан хувцс бол дулаахан байдаг. Гарын доорх зүйлийг ашиглаж хүүхд болгон өөрийнхөө аюулгүй байдлыг хангалттай холбоотой зүйлийг ярьж байгаа. Та нараас гадна та нөхдийн аав ээж ах トゥ төрөл төрөсөд найз нөхдөө ч гэсэн ийм энгийн зүйлийг сурах шаардлага биднэрт ургаж гарч ирээд байгаа маа. За сууч. За багшийн энэ барьж байгаа зүйл бол орны бүтээлэг. За орны бүтээлэг ашиглаад нэр хүчсэн найз нөхдөд яа тээвэрлж болох уу талаарх нэг зүйлийг зааж өгье. За энэ 3 ширээний хүүхдэд босоод ир. Газар хөдлөлтийн гамшиг тохиолдоод манай найз нөхдөд бэртчихсэн, гэмтчихсэн, за гар хөлн хугарчихсан янз бүрийн байгаа тээвэрлэх хэрэг гарвал тэр болгон одоо ингээд эмнэлгийн өвчнийг тээвэрлэдэг насилх байдаг шүү дээ, тийм ээ. Тэр олдохгүй байж болно. Гэтэл биднэрт байж болох зүйл бол орны бүтээлэг байж болно, орны цонхны хөшиг байж болно. Иймэрхүү зүйл ашиглаад нөгөө нэрвцэн хүүхдүүдэд тээвэрлээд аваад явж болж байгаа. За чи энд суугаад тэгээд дээшгээ бол хэвттэй байх юм дөө. За зөв. За та 6 хүүхдүүд наад адиалаасаа бариад найзыгаа өрг. За өрг. Ингээд өргөөд явж болж гэнэ үү? Болохоор байгааз. Ингээд өргөхөд юу ажиглагдаад байна? Доош ингээд унжаад байгаа үз. За тэгээд зөөлхөн буцаага тавьчих. Зөөлхөн тавиар доош нь. За ингэж чад хүүхдүүд ингээ. Одоо ингээ. Энийгээ дэлэг. Бүтээлгээ дэлэг. Ингээ дэлэгч. За ингээд нуглаад яв дутгш ингээд. Бүгдээр нугал. Зөв. Ингээд нугал. Ингээ нуглаад ирсэн чинь нэг тийм бариул гарч ийн үү? Гарч. За өргөө одоо тэгвэл бүгдээрээ. Өрг хүүхдээ. Одоо яаж вэ? Одоо дэшээ болцсон, тэгшгэн болцсон байгааз. Тэгэхээр энэ ингээд өргөнө гэдэг нь шүү дээ хүүхдүүдээ. Хүндийн жингийг бид нар тарааж өгч जैन тийм ээ. Түрүүн бол хүндийн жин доошгоо төвлөрөөд унжаад байсан тийм. Унжсан зүйлийг аваад явхлаар нуруугаараа юу яаж болох вэ? Юм цохиодож болно шүү дээ. Юм цохиод авч явхад. За ингэсэн үед бол нэлээ өндөр болсон үед бид нар авч явж болно. За ингээд авч явахдаа яг хөл чиглэл рүү ингээд өргөд явах нь шүү дээ. Толгой талаас ингэж явдггүй. Хөл чиглэл рүүгээр. Хүн өөр ухаалцсан ч гэсэн тархин дотор нь ямар нэгэн байдлаар тэр бол бичигдэж яадаг. Би хаашаа явж гинэ гэдгээ баг тэрэн давхар ой тоонд нь үлдэх гээд үлддэг учраас хөл талаас нь аваад явна. Аюулгүй байдал талаас. Ийм зүйлүүдийг л манай хүүхд багчуул сурах шаардлага байгаа юм. За сууцгаа хүүхдүүд баярлалаа. За ингээд багшийн энэ удаагийн та бүхэнд заах хичээл өндөрлж байна. За